Сайн уу Монгол хиймэл оюун ухаанд видео мэдчилж байна. Тавлгуу. Андуута. Өнөөдөр бид 2022 оны трейлер киног үзнэ. Киноны эхэнд Vic Van Allen гэгч хүн дуугүй. Унах дасгалаасаа гэртээ ирж байгааг харуулв. Шатан дээр түүний эхнэр Месинда инээмсэглэн хүлээж сууж байгаа бололтой. Нэг ч үг хэлэлгүй. Дараа нь Месинда өрөөндөө буй оров. Дараагийн хэсэг нь биднийг хэд хоногийн өмнө Трейси охин тэд тэр өдөр Vic Месинда хоёр охиндоо хүүхэд асрагчийг хайж байсан учраас хамгийн сайн найзуудынхаа нэгнийх нь гэрт үдшилтэд оролцсон. Үүний дараа Месинда өрөөнд уцтаж Vicийг өрөөнд дуудаж өг. Үдшилтэх тохиромжтой даашинз сонгоход туслахыг түүнээс хүсв. Зөвхөн үүгээрс зогсохгүй. Муухай Месинда бүр Vicээс гутлаа өмсөхөд туслахыг гуйсан. Vic Месинда хоёр хөвгөлтэй үдшилтэд ирэхэд Месинда үнэндээ нөхрөө орхин явсан. Тэр Joyce нэш түүнийг дотны найз гэж дууддаг байсан. Месинда Joyce хоёр эргэлзэж тэнэгэлцсгүйгээр тэр даруй үдшилхийг орхин Vic эхнэрээ өөр эрэгтэйтэй хамт явахыг харсан зүгээр л хөдөлгөөнгүй зогсоод ямар ч хариу үйлдэл үзүүлэлгүй тэдний араас дагаж байгаа нь харагдав. Хэдийгээр тэр цонхонд байсан ч Vic эхнэрийнхээ зан авирыг огт тоохгүй байгаа. Юм шиг санагдсан Месинда Joyce хоёрыг байшингийн арын суудалд хайр сэтгэлтэй байхыг харж байлаа. Энэ хосын зан авир маш өвөрмөц. Месинда ичиж айдасгүй. Түүний өмнө өөр нэгэн ирээ дотн харьцаа тогтоож байсныг харуулж байв. Vic байдлыг уламд ордуулахын тулд Месинда бүр ийснод харуулсан. Үдшилхийн зочдын өмнө түүний хайр халамж тэр нөхрөө хүртэл дооглон тохуурхаж байсан. Vic уйтгартай хүн байв тэд бие биенийхээ хажуугаар өнгөрөхөд энэ зохисгүй зан авир хүмүүсийн анхаарлыг татаж хариу үйлдэл үзүүлж байв. Түүний дотор тэдний найз Мэри дараа нь Vicээс Месиндатай хамт байсан хүний хэн болохыг асуув. Гэсэн хэдий ч Vic хайн хариулсан бололтой тэр хүн зүгээр л Месиндагийн найз байсан гэж хариулсан. Удалгүй тэдний найз Грант Vicтэй уулзахаар ирж Месинда бүр төгөлдөр хуурын орой дээр согтуу байгааг хэлжээ. Гэсэн хэдий ч Vic эхнэрийнхээ согтуу авирыг хараад санаа алдахгүй байж чадсангүй. The Party. Месинда дараа нь өрөөний гол дуулж байх зураа төгөлдөр хуур тоглож ихэлсэн бад өрсөн зочдоос сэтгэл догдлон хүлээн авав. Үйл явдлын дундуур Vic эцэст нь эхнэрийнх нь хайр болсон Joyce хэмээх хүн дээр хурж ирэв. Энэ тохиолдолд Joyce бүр Месиндатай ойр дотно харьцаатай байх боломж олгосонд нь Vic-д талархлаа илэрхийлв. Хэдийгээр тэр атаархаагүйч Vic түүх ярьж ихэлсэн бөгөөд Месинда өмнө нь Мартин гэдэг эрэгтэйтэй болцож байсныг Joyce сануулжээ. Гэвч гинэт Мартин гинэт алга болсон бөгөөд сарын өмнө Vic өөрийг нь алсан гэж мэдэгдсэн учраас дахин хизээж харагдаагүй юм. Айсан Joyce-ийн нүүрэн дэх харцыг хараад Vic дараа нь тэр зүгээр л тоглоом шоглоом байсан гэж хэлснийг тодруулдаг. Гэсэн хэдий ч Joyce үүнийг нухацтай авч үзэн Vic үнэхээр Мартиныг алсан гэдэгт итгэдэг. Joyce бас өмнө нь Месиндатай салах ёс гүйцэтгэв. Joyce-ийн эргэлзэж тэнэгэлцсэн айсан харцыг хараад Месинда үдшилэг дууссаны дараа Vic бүр асуув. Тэр мэдхийг хүссэн Vic хайр дурлалын залуудаа юу гэж хэлснийг мэдхийг хүссэн тул Joyce бүр гинэт явахыг хүссэн юм. Vic худал хэлж Joyce юу ч хэлээгүй. Гэртээ эргэж ирснийхээ дараа Vic хорхоо тижээж фермжүүлсэн өрөө тэнд оржээ. Тэнд тэр хорхоо үржиж байгааг харж өөрт нь тулгарч байсан бүхий л асуудлаас оюун ухаанаа сэргээхийн тулд хорхоо үржихийг харж байлаа. Маргааш өглөө Vic охинтойгоо хамт гал тогоонд туршилт хийхээр явж байтал Месинда бүр нэг л өдөр охин наавынх нь адил бөмбөг хийгч болно гэж гинэт хэлжээ. Гэсэн хэдий ч Trixie энэ үгийг тэр даруйд үгүйсгэсэн бөгөөд аав нь бөмбөг үйлдвэрлэгч биш харин зөвхөн цэргийн дроны чип бүр үйлдвэрлэгч байсан гэжээ. Өмнө нь Vic цэргийн дронд суулсан чип үйлдвэрлэгч байсан гэдгийг мэдэх хэрэгтэй. Гэвч түүний санхүү аль хэдийн хангалттай гэж үзсэн учраас эцэст Vic тэтгэврт гарч дугуй унах найзуудтайгаа үдшилэг зохиох зэрэг үйл ажиллагаануудад илүү анхаарлаа хандуулахаар шийджээ. Дараа нь Vic охиноос сургуультанд буулгаж гэр рүүгээ явж байхдаа нэг найзтайгаа танилцсаж тэр түүнийг алуурчин. Хэсэг хугацааны өмнө Vic ярианы тухай мэдээ нийгэмд өргөн тархсан нь илчлэгдсэн. Үнэн дээр дотны найзууд нь ч бас Vic-ээс энэ мэдээний үннийг асууж эхэлсэн байна. Тэдний нэг нь Грант байсан бөгөөд тэрээр Vic Joyce аюултай оршинлоор занал хийснээс эхнэрээ зэмлэж хянахан түүний хувьд дээр гэж хэлсэн байна. Энэ хооронд гэртээ эргэж ирснийхээ дараа Vic-ийн хийсэн тоглоом шоглоомын тухай мэдээ эцэст нь Месиндагийн чихэнд хүрчээ. Энэ нь Месинда Vic дуулсан. Vic-ийн хувьд Joyce Мартины алга болсон талаар тоглоом хийх эсвэл сүрдүүлэх нь зохисгүй зүйл. Месинда бас Joyce-ийг гэртээ оройн хоолнд өрж өмнөх хийснийг уучлалт гуйхыг Vic-ийг алдахаар төлөвлөж байна. Месиндагийн урилгаар ирсэн. Vic Месинда хоёр бие биедээ даалт санааг илэрхийлж эхлэхэд өөр амьсгал эвгүй болдог. Месинда Vic Joyce-тэй илүү хэвийн харьцах ёстой байсан гэж хэлдэг. Гэвч Vic шууд үгүйсгдэг хэрэг Месинда түүнийг хэвийн бие авч явахыг үнэхээр хүсвэл тэр хизээ. Joyce-ийг өөрсдөө нойртож эцэст нь Месинда охиндоо орондоо ор гэж хэлээд Trixie унтдал үлгэр ярихыг хүсв Месинда Joyce-тэй хамт
Өнгөрүүлсэн цагаа Вик Триксиг унтуулад хэдхэн хормын дараа Вик Мелинда Жойстэй үерхэж байхыг харжээ. Түүний царай илт харагдаж байв. Тэдний зан авирт сэтгэл дундуур байв. Дараа нь Жойс ганцаархнаа байхад Вик түн дээр хурж ирэв. Мөн өмнө нь хийж байсан хошинсийнхоо төлөө уучлал гуйжээ. Гэсэн хэдий ч уучлал гуйсныхаа дараа Вик Мартиныг нас бартал насгаар толгой дээр нь цохиж хэрцгийгээр алсан тухайгаа ярьж эхэлдэг. Жойс нэг удаа сэрэмжлүүлгийн хошигнол хийснийхээ дараа дахиад Вик Жойсийг уурлаж, уцаарлахаас өмнө гэрээсээ нэм даруй гарч явахыг гуйдаг. Өнгөрсөн сард Мартинд хийсэнтэй адил Жойс ч мөн адил зүйлийг хийж байна. Нэг өдөр Вик гэр бүлийнхээ хамт маш хөвгөлтэй үдэшлэгт өргөдөнө. Тэнд Вик зохиолч Том Мелисантай танилцсан бөгөөд тэр бас зохиол хувилдааны онолуудын тухай зохиолч байсан. Тэд BB-тэйгээ танилцахаар ярилцаж байх үед бусад Вик өмнө нь бөмбөг үйлдвэрлэгч гэдгээрээ алдартай байсан учраас Том Викэд дургүй болж эхэлсэн бололтой. Үнэн дээр Том Викийг Мартиныг устгаж, алсан цорын ганц хүн хэмээн буруутгасан. Үнэн дээр өө гарах хэмжээнд оролцсон хүн бүр энэ асуудал нь Викийн тоглоом шоглоом гэдгийг мэдэж байсан. Хуралдаан эхлэхэд Вик бас Кейси Вилсон гэгч эмэгтэйтэй танилцсан. Тэр бол Том Вилсны эхнэр. Тэдний танилцуулганд тохирсон тул Вик Кейсийг бүжиглэхээр авч явлаа. Энэ нь үдэшлэгт оролцсон хүн бүрийг гайхшруулсан. Шалтгаан нь тэд бүгдээрээ Викийг зөрүүд зантай нийгэмшдэггүй хүн гэдгээр нь мэддэг. Дараа нь гэртээ харих замдаа Вик Кейсийг сонирхож байгаагаа илэрхийлв. Яагаад гэвэл түүний хийснээр Кейси бол үзэсгэлэнтэй эмэгтэй. Бөгөөд ярилцахад итгэхэн байна. Вик эцэст Мелиндаагийн атаархлыг өдөөсөн учир нь тэр Кейситэй маш их өрсөлдөх шиг санагдсан. Мелинда дараа нь Викийн амьдрал дахь хамгийн шилдэг хамгийн дур булаам хിവэр байгаа эмэгтэй гэдгийг Вик бүр нотлохыг хүссэн юм. Тэрээр нөхрийнхөө зүрхийг илж эхлэв. Тэр түүнд бүр ч их татагдаж байлаа. Доод хэсэг нь хүртэл Вик ёолоход хүргэв. Мелинда үүнийг нотсныхоо дараа гарагшаа суугаад өгөхөд бэлэн байна гэж хэлв. Машин нь Кейси Вилсны тухай нөхрийнхөө үгийг сонсохоос илүү түүнээс илүү дур булаам байсан. Тэд хоёулаа маш их сэтгэлээр унсан харагдаж байсан ч энэ хачин хос өрөөнд хайр дурлаа. Маш их хэрцгий байдалтайгаар үргэлжлүүлв. Маргааш нь Вик Мелиндатай хамт харагдаж байна. Трикситэй хөл бөмбөгийн тэмцээнд хамт явж байжээ. Гэсэн хэдий ч удалгүй Викийн гар утас банкны ажилтан уцтжээ. Өрөөнд байсан хүн эхнэр нь Чарльз гэгч хүнд $3 шилжүүлсэнийг Викт мэдэгджээ. Банкнаас ирсэн мэдээллээр мөнгийг Мелинда маягтаар илгээсэн байна. Хувийн төгөлдөр хуурын төлбөрийн чек хичээл Чарльз. Энэ тухай мэдээд Вик тэр даруй өрөөндөө очиж Чарльз хэсэг хугацаа өнгөрсний дараа Чарльзын талаар мэдээлэл олж буй Вик Чарльзын ажилтдаг ресторанд явахаар шийджээ төгөлдөр хуурч. Гэсэн хэдий ч тэнд Викийг тентийн явдал хүлээж байна. Тэрээр Мелинда бас Чарльзын тоглолтыг үзэх санаатай ирж байгааг хараад магадгүй түүнтэй уулзах санаатай ирж байна. Нөхцөл байдлыг хараад Вик таамаглаж эхэлнэ. Чарльз эхнэрийнх нь шинэ хайр байж магадгүй. Дараа нь гэртээ эргэж ирснийхээ дараа Вик бүр хөрмийн бөгжнүүд нь угаал дуурт хэвтэж байхыг хараад цочирджээ Мелинда тайлсан бололтой. Тэр үед тэрээр зурагтаар ньюс нэвтрүүлгийг үзсэн бөгөөд толгойдоо бууны шархтай нас барсан болцсон Мартины хэргийн тухай буй зүрхэн шаналж Вик энэ мэдээг согтуу хിവэр байсан Мелинда руу дуулгав. Үнэхтэй мэдээг сонсоод Мелинда дуртай. Эцэгтэй нүүр даалга болсныг мэдээд цочирджээ. Маргааш өглөө Вик Триксид нохоо гэрт нь үрчилж авахар өгчээ. Өгөхийг хүссэн. Тэгээд гэртээ харих замдаа Вик бүр Чарльз санамсаргүй тохиолдлоор Мелиндад баглаа цэцэг барьж байхыг Мелиндад өгөхийг хүссэн бололтой. Вик гэртээ ирээд Чарльзын хоолны ширээн дээр авчирсан. Өмнө нь авчирсан цэцгүүдийг харсан нь үнэн байлаа. Энэ нь бас Викийг маш их бухимдуулаад дараа нь цэцгийг хов руу хаясан. Үүний дараа Вик найзтайгаа уулздаг хэс. Тэгээд тэр яг одоо барьж байгаа Мелиндагийн тухай бүр зүрх нь маш их өвдсөн ч Мелиндагийн эсрэгээр тэр үнэндээ машинд Чарльзтай үерхэж байгаа нь харагдаж байна. Нөхөртөө өчүүхэн төдийч санаа зовлгүй маргааш нь гэртээ Вик гэртээ эргэж ирээгүй. Мелиндаг ирэхийг тест ядан хүлээж байгаа нь харагдав. Вик хүүхдээ зориуд хамгийн сайн найзуудынхаа нэгэнд нь орхиж энэ удаад их нэртэй шугамыг давсныхын төлөө үүнээс хойш бодлогүй. Мелинда эцэст нь гэртээ ирсэн. Вик тэр даруй Мелиндагаас өчигдөр орой хаана байсныг нь мөн Чарльз энэ удаад Викийн төвчээр дууссан мэт санагдав. Тэр Мелинда руу хатуу ширүүн үг хэлж түүнтэй уулзахаа болохыг хүсв. Гэсэн хэдий ч Викийн бүх үг Мелинда үл ойшоосон шинэ хайр дурлалаа үргэлжлүүлэхийг хүссэн юм шиг санагдсан. Нэг өдөр Вик Мелинда бүр хоёр үдэшлэг дээр харагдсан. Чарльз бүр бас үдэшлэгт оролцсон. Мелинда бүр Чарльзыг зочдод танилцуулж бүр төгөлдөр хуур тоглохыг түүнээс хүсжээ. Чарльз төгөлдөр хуур тоглохдоо маш чадварлаг гэдгийг баталсан нь сэтгэл догтлуулах үдэшлэг дээр бүжиглэхэд хүргэсэн юм.
Гэхдээ Месинда руу ширтэн хараад маш их бухимдсан харагдаж байсан Викийн хувьд огт өөр байлаа. Үдшилэг шөнө дунд хүртэл үргэлжилсэн. Вик оройн турш ихнэр ажиглаж байв. Эцэст нь Месинда гарч ирэхийг харав Чарльзтай хамт цөөрөм рүү чиглэн гарч ирэв. Үлдсэн зочдын өмнө Месинда, Чарльз 2 цагийг сайхан өнгөрөөж байх шиг харагдаж байв цөөрөм. Тэднийг харж байсан Викбер, Месинда Чарльзын нэр хүндэд сэтгэл нь татагдсан. Бололтой Месинда түүний зан авираас огт ицсэнгүй. Удалгүй гинэт Адар бороо орж цутгаж. Месинда болон зочид Присент цөөрмөөс гарч яв. Зөвхөн Вик, Чарльз хоёр сүлдэж байсаа хуйлран буй усны дунд байлаа. Хүн бүр цөөрмөөс гарсны дараа Вик аажуухан Чарльз руу үзэн ядсан царайтай хурж ирэв. Эцэст нь тэр эзгүй цөөрөмд Викбер Чарльзыг алж бухимдлаа гаргажээ. Чарльзын афиг дуусгасны дараа Вик бусад зочдтой дахин нийлж тэдний үдшилгийг тэр орой үргэлжлүүлв. Энэ хооронд цөөрөмд Чарльзын бие тэд мэдэгдэлгүйгээр хөвж эхлэв. Хэсэг хугацааны дараа Месинда байшингийн өрөө бүрээс Чарльзыг хайж олохыг хичээв. Гэвч тэр түүнийг олсонгүй. Эцэст нь тэр очоод гинэт тэр сандарч твдэн хашгирч түүний хэргийн бие хөвж байгааг хараад хүн бүр тэр даруй туслахаар яран гарав Чарльз. Түүний дотор Вик өөрөө ч байлаа. Тэд Чарльзын цогцыг өргөхөд тэр даруй тусалсан. Цөөрөмд аль хэдийн өгсөн байсан. Гэсэн ч халдвараатай шалнаас болж азгүй явдал дахиад л тохиолджээ. Чарльзын бие халдварч унан толгойн усан сангийн ирмэг дээр цохиулж тэр дороо нас баржээ. Цагдаа нар удалгүй газар дээр хурж ирж хэргийн нөхцөл байдлын дунд Месинда эргэлзэж тэнгисэлгүйгээр Викийг Чарльзын алхад буруутгасан. Тэд Чарльз гэсэн хэдий ч бусад хүмүүсийн үзэл бодол өөр байв. Усан сангийн дэргэд толгоогоо цогсноос болж нас барсан гэж маргалджээ. Мэтгэлцэн үргэлжилж байх үед Дон өөр бодолтой байв. Тэрээр Чарльзыг цөөрөн байхад нь нас барсан байж магадгүй гэж сэжилсэн. Хангалттай нотлогоо байхгүй улмаас цагдаа зүгээр санамсаргүй тохиолдол байсан тул Чарльзын өгсөн хэргийг хаасан байна. Хэд хоногийн дараа Вик ердийн хөвшлээрээ явж байгаа нь харагдав. Үүнд дугуй унах гэсэн хэдий ч замаар явж байхдаа нэгэн үргэлж холоос харж байгааг ойлгожээ. Үүнтэй төстэй явдал Викийг охиныхоо сургуульд байхад тохиолдсон юм. Тэнд Дон түүнийг удаан хугацаанд ажиглаж байв. 90 минутын дараа тэр шөнө санамсаргүй. Түүний алуурчин гарч ирэв. Хэдийгээр тэр Вик маргааш нь Триксийг сургууль дээр буулгасны дараа Вик үргэлж араас нь дагаж яваа гэж сэжиглэж байсан машинаа олж харав ресторанд зогсож байлаа. Тэр машинд камер байрлуулсныг хараад ихэд гайхжээ. Машины эзэн үнэхээр түүнийг харж байсан. Вик эргэлзэж тэнгисэлгүйгээр ресторанд орохоор шийджээ. Ийм их сэжиг зүрх сэтгэлд нь хүнд ч итгэх нь түүнд хэцүү байв. Гэвч Вик эцэст нь ресторанд ороод цочирдсан гин. Тэнд тэр Месинда нэгэн эрэгтэйтэй хамт сууж байхыг харав. Тэр машины эзэн нь болж таарав. Эцэст нь тэр хүнийг таньж мэдсэн. Тэгээд Вик тэр хүн эхнэрийнх нь шинэ хайр биш гэж таамаглаж эхэлсэн байна. Харин Вик сэжигсэн тэр хүн үнэхээр түүнийг үргэлж дагаж байсан хүн мөн түүнийг үргэлж дагаж байсан. Хэдийгээр тэр хүн өөрийгөө дэвид сэтгэл судлаач гэж мэдэгдэж байгаа ч Вик хിവэр байна. Тэр хүн үнэндээ Дон ба Меленда. Дараа нь зоогийн газраас гарч явхдаа Вик Месиндагийн Дон аккаунт түүнийг Доны гэрт ирэхэд Вик Доныг түүний гэрийн хэрэгт хөндлөнгөөс оролцсноор шугамыг давсныг илчилсэн. Келли маш их хичиж нөхөр. Дараа нь Викбер гэртээ харих гэж байхад Месиндаг шинэ найз залуутайгаа дахин уулзав. Месиндад мэдэгдэлгүй Вик удалгүй тэднийг хаашаа ч явсан дагаж явахаар шийддэг. Шүн Вик охиноо усанд оруулж байх үед Трикси гинэн цайсганаар Чарльзын үхлийн талаар асуужээ. Аав руугаа инээмсэглэж байхдаа Трикси бас аав нь Чарльзыг алсан хүн гэдгийг мэдэж байгаагаа хэлжээ. Вик охиныхоо гин зэмгүйг ойлгосон үгс харин оронд нь Триксид энэ мэдэгдэхгүй тулд нууц байлгах хэрэгтэй гэж хэлжээ. Маргааш нь Вик Месиндагийн шинэ найз залууг гэртээ урьжээ. Тэр хүн Месиндагийн хуучин хайртай Тони байсан нь тодорхой болов. Месиндагийн зам байдал улам бүр дурдсаар байв. Тоник алсан гэдэгт итгэхэд хэцүү. Трикси дараа нь Тонитой унтснаа хэлв. Тэр өдөр тэд дахиад хэрэг цээргүй загнаж Викийн өмнө бүчүүхэн чигэн буруугийн мэдрэмжгүйгээр энэ бузар үйлдэлийг дахин давтлаа. Эцэст нь нартай өдөр Вик тууштай явж байгаа Тони руу ойртож ирэв.
Вик өөртөө итгэлтэйгээр Мелинда өөрсдийнх нь худалдаж авах талаар бодож байсан байшинд Мелинда түүнийг хүлээж байгааг итгэлтэйгээр хэлв эргэлдэж тэнэгэлзэлгүй. Тань Викийн үгэнд тэр даруй итгэж түүнтэй нийлж тэр газар руу яв. Гэвч гинт Вик тоног голын ойролцоох ойроо чиглүүлдэг. Тэнд тэр байнга дугуугаар явдаг аж. Тэр хавийн бүх нухчааг аль хэдийн мэддэг байсан. Вик машинаа гүн рүү бүрэн хурдаараа дахив. Тэднийг хавцлын төгсгөлд ирэхэд Вик машинаа гинэт зогсов. Дараа нь Тони бүр машинаас буусны дараа Вик тэр даруй чулуу Тони толгойг нь цохив. Тэр дараа нь илүү том чулуу аваад шиджээ шууд Тони. Эцэст нь Тони доош үсэрч хавцал руу унахад хүргэсэн. Дараа нь толгоогоо том чулуунд цохиж нас барсан тэр даруйд Тони өгснийг мэдээд Вик Тонигийн цогцыг руу чирч аваачаар яран очсон. Дөрөвчийн авсны дараа нь тэр Тонигийн цогцыг голж ивүүлжээ том чулууг баласт болгон хөшилсөн. Тоник асныхаа дараа Вик юу ч болоогүй юм шиг гэртээ буцаж очив. Тэр бүр охинтойгоо хундаг. Тоглосон маргааш нь Вик ихнэр хүүхдээ зугаалгаар явуулахаар яг тэр газар аваачиж тэнд Тоник хөнөөсөн байна. Тэнд анх удаа Вик бүр Мелиндагийн хуучин зургуудын хэлбэрээр бэлэг өгч романтик байжээ. Мөн цомгийн сүүлийн хуудсанд Вик Мелиндад хайртайгаа илэрхийлсэн нь тэдний харилцааг арай сайжирсан, арай сайхан харагдуулсан хэмээн бичжээ. Хэсэг хугацааны дараа Вик голын эрэг дээр Швейцийг хайж байхдаа Тонигийн бие вор. Үүний дараа Вик гэр бүлээ гэртээ аваачиг тэр даруйда харамсалтай нь Мелинда дуртай ороолоо орхин явлаа. Тэгээд тэр буцаад авахыг хүссэн юм. Вик дараа нь Мелиндад хайртай ороолтой авахар ганцаараа эргэж ирнэ гэж хэлсэн ганцаараа байна. Гэртээ ирснийхээ дараа Мелинда Викийн хорхоон тэжээвэр амьтны өрөөнд оров. Тэнд тэр ихэд гайхсан учир нь Тонигийн төрөвчийг олсон байв. Мелинда тэр даруй Вик Тоник алсан байж магадгүй гэж таамаглажээ. Үүнийг ойлгоод Дони руу уцтаж мэдэгдсэн бөгөөд Вик Форест энэ хооронд Вик Тонигийн цогцыг живүүлж нуух гэж хичээж байна. Түүний оролдлого бүтлгүүцсээр байна. Харамсалтай нь яг тэр үед Дон гинт Мелиндагийн хүзүүний оролттой гарч ирэв. Викийн үйл ажиллагааг сэжиглэж эхэлсэн Дон газар нь түүн рүү дөхөж очихыг оролдов. Гэвч гинт Тонигийн гар хөвж ус Доныг уснаас гаргахад хүргэсэн юм. Дон цочирдож айж сандарсан байна. Тэгээд тэр даруйгүй Дон эцэст нь өөрөө ойлгосон Вик бол алуурчин байсныг тэр даруй цагдаад мэдэгдсэн болсон явдлыг цагдаад мэдэгдсэн. Энэ хооронд Вик гэмт хэрэг нь илчлэгдсэнийг мэдээд Доныг мушгиж хөөхийг оролддог. Гэвч Дон машинтайгаа хурдаар өтгөн ой дундуур явсан байжээ. Удаан хугацаагаар гүйцсний дараа Доныг гүйцэх гэж уралдаж явсны дараа эцэст нь Вик Доны замыг тасалж чадсан. Энэ нь Доныг гайхшруулсан. Дон хяналтаа алдаж машин хавцал руу усран орж амнасаа алджээ гэж оролцсон гэвч чадсангүй. Дон дараа нь уснаас гарах бүхий скай зовлон амьшигт үйл явдалтай нүүр тусны эцэст Вик эцэст нь дугуй унах хөвшилтэй эргэн оржээ. Гэртээ ирээд Мелинда Виктэй инээмсэглэн мэндэлж нөхөртөө нэг ч үг хэлэхгүй гарч яв. Байшин дотор Мелинда Тонигийн хоёр зургуудыг шатааж кино дуусна. Тэгвэл та энэ киноны талаар юу гэж бодож байна вэ? Хэрэг танд таалагдсан бол лайк дээр дарж сэтгэгдлээ үлдээн үү? Видео бичлэгийг таслуулахгүй тулд лайк дарахаа битгий мартаарай. Дараа таарыг өгшөө.